Сайн бацхан хүүхдүүдээ 10 сарын 1-ний Монгол хэлний хичээлээр эхлүүлцгээе. Бүгдээрээ монгол хэлнийхээ ном болон дэвтэр үсэг харилаагаа бэлтгэж сураарай. Бүгдээрээ дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зураг дээр байгаа хүмүүс юу барьсан байна вэ? Мөн ямар малгай өмссөн байна вэ? Юу хийдэг хүн юм бол? Ийм багаж өмс хэрэгэлдэг бас ийм малгай өмсдөг хүнийг ямар мэргэжилтэй хүн гэдэг вэ? Багштайгаа хамтран ярилцъя. Эхний зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Зураг нэр хүн юу барьсан байна вэ? Зүйтэй уурга барьсан, морь унсан, бас Монгол дээл малгай өмссөн байна. Энэ хүн маань ямар хүн юм бол хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна вэ? Зүйтэй дуучин. Тэгвэл дараагийн зураг дээр хүнийг ажиглаарай хүүхдүүдээ. Дараагийн зураг дээр үйл явдал маань хэрхэн өрнөж байна вэ? За зурган дээр хүн маань машин барьсан байна. Мөн хаана ажиллаж байгаа юм бол хүүхдүүдээ? Зүйтэй тариалангийн талбайд ажиллаж байна. Харин дараагийн зураг ямар хүн бэ хүүхдүүдээ? Хүүхдүүд биднэрт эрдэм ном зааж өгдөг хүн хэн бэ хүүхдүүдээ? Зүйтэй багш. Харин дараагийн зурган дээр ямар үйл явдал болж байна вэ хүүхдүүдээ? Хэн байна вэ? Хүүхэд мөн эмч. Хүмүүсийг эмчилдэг хүнийг эмч гэдэг. Харин дараагийн зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Зурган дээр хүн юу хийж байна вэ? Мөн түүний дараах зурган дээр хүн ямар мэргэжилтэй хүн юм бол гэр бүлийнхэндээ ярьж өгөөрэй хүүхдүүдээ. Дараагийн дасгалдаа орцгоё. Зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Эхний зурган дээрх үйл явдал ямар үйл явдал болж байна? Бас ямар хүмүүс байна вэ? Эхний зурган дээр эмэгтэй хүн үсээ янзлуулж байгаа болон үсчин байна. Тэгвэл дараагийн зурган дээр хүн юу хийдэг хүн юм бол хүүхдүүдээ? Машины дугуй барьсан байна. Тэгвэл энэ хүн маань ямар ажил эрхэлдэг хүн юм бол хүүхдүүдээ? Та нар юу гэж бодож байна вэ? Зүйтэй машин цас орчин байна. Харин дараагийн хүн маань юу өргөөд, юу бариад, ямар малгай өмсөж явж байна вэ хүүхдүүдээ? Ямар мэргэжилтэй хүн юм бол? Зүйтэй барилгачин хүн байна. Тэгвэл эдгээр 3 мэргэжлийн хүмүүсийг өөрсдөд нь тохирох багаж хэрэгсэлтэй нь холбоё хүүхдүүдээ. Эхний зурган дээрх үсчинд маань эдгээр тэрэг, хайч болон сам багаж зэргээс аль нь хэрэгтэй вэ хүүхдүүдээ? Зүйтэй хайч хэрэгтэй. Харин дараагийн машин засварчин хүнд маань аль нь хэрэгтэй юм бол хүүхдүүдээ? Хамтаа харцгаая. Харин хамгийн сүүлийн барилгачинд маань аль нь хэрэгтэй вүлээ хүүхдүүдээ? Зүйтэй. За дараах мэргэжлийг хамтаа нэрлэцгээе хүүхдүүдээ. Дараах мэргэжлийн хүн маань ямар мэргэжлийн хүн юм бол? Та нар юу гэж бодож байна вэ хүүхдүүдээ? Харин дараах зургийг хараарай хүүхдүүдээ. Ямар мэргэжлийн хүн байна? Гэрээхэндээ нэрлэж өгөөрэй. Дараагийн мэргэжлийн хүнийг хамтаа харцгаая. Ямар мэргэжлийн хүн бэ хүүхдүүдээ? Бидэнд эрдэм нот зааж сургадаг багш байна. Харин дараагийн хүнийг ажиглаарай хүүхдүүдээ. Гартаа юу барьсан байна вэ? Тэгэхээр энэ ямар мэргэжлийн хүн бэ хүүхдүүдээ? Мөн энэ зургийг ажиглая хүүхдүүдээ. Гартаа юу барьсан байна вэ? Мөн дараагийн хүний өмссөн хувцас, малгай, гартаа барьсан зүйлийг нь ажиглаарай. Ямар мэргэжлийн хүн байна вэ хүүхдүүдээ? Мөн дараагийн хүний хувцас болон гартаа барьсан хэрэглэгдэхүүнийг хараарай хүүхдүүдээ.
Харин хамгийн сүүлийн хүн маань гартаа юу барьсан бэ нэ хүүхдүүдээ? Биер болон бодог барьсан байна. Тэгэхээр энэ мэрэгжлийн хүн маань зураач мэрэгжлийн хүн байх нэ. Багштайгаа дараад суулыг хамтаа хийцгээе. Дараах малгайг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Ямар мэрэгжлийн хүмүүс эдгээр малгайг үздэг юм бол хамгийн ихний малгай маань ямар мэрэгжлийн хүний малгай юм бол хүүхдүүдээ? Зүйтэй, цагтаа. Харин дараагийн мэрэгжил маань ямар мэрэгжил байх бол ямар мэрэгжлийн хүмүүс ийм малгай үздэг вэ хүүхдүүдээ? Хамтаа харцгаая. Тоогооч. Харин дараагийнх нь барилгачин байх нэ. Баяраа ордоо ажил ихтэй байшин бариад амралт багтай өглөө босоод үрж гарна өндөр намаар нь барьж эхэлнэ. Уран барилга ухсран өрхөд ухаан зарах урамтай ажил хүүхдийн цэцэрлэг хүнсний дэлгүүр хүн имлэг хүүхэлдэйн театр баяраа өмнөд барьсан юм багахан энэ хотыг байгуулсан юм. Дээрх шүлгийг анхааралтай сонсоод эцэг гэр бүлийнхэнтэйгээ хамтран цээжлээрээ хүүхдүүдээ. Мөн номон дээрх дараах зурлагийг цэвэр бай зураарай хүүхдүүдээ. Ингэхдээ зурлага маань хаанаас эхэлж хаан төгсөж байгааг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Хичээл тэтгэвртэ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээлээ хийгээд багштай илгээгээрэй. Амжилт хүсье.